Өнөөдөр Хүүхэлдэйн театрт охид гэрэл дээрээ анх дахь чуулган боллоо. Тус чуулганаас бэлтгэсэн сургалтыг та бүхэндээ хүргэж байна. За тэгэхээр өнөөдөр Хүүхэлдэйн театр дээр боловсрол соёл урлагийн газар гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар за Эрдэнэт Сорвист төрийн бас байгууллагын дэргэдэх шүүдрэ охидын төвтэй хамтран за охид гэрэл дээрээ гэсэн сургалтыг зохион байгуулж байна. За энэхүү сургалтыг бол цагдаагийн газраас бол өсвөр насны охидуудын гэмт хэрэг, за эрүүл мэндийн газраас бол өсвөр насны охидын нөхөн өрчгөө, за тэгээд мөн эцгийн харилцаа хандлага гэсэн сэдвийн дор энэхүү сургалтыг зохион байгуулж байна. За өнөөдрийн сургалтанд бол бүх ерөнхий боловсролын сургуулийн өсвөр насны охид болон эцэг эхчүүдийн багш нарын төлөөлөлд оролцсон 300 гаруй хүн цугласан байна. За юуны өмнө Орхон аймгийн нийт нийгмийн ажилтнуудаа дэлхийн нийгмийн ажилтны өдрийн гал халуун баярын мэндийг хүргэе. За тэгээд өнөөдрийн охид гэрэл дээрээдүй гэсэн сэдвтээ Орхон аймгийн хэмжээнд анх дугаар чуулган, охидын анх дугаар чуулган зохион байгуулагдаж байна. За чуулганыг Эрдэнэт Сорвист эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага санаачлан боловсрол соёл урлагийн газар гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын хамт олон маань хамтарч зохион байгуулж байна. За тэгээ өнөөдрийн чуулганы гол зорилго болохоор өнөөгийн нийгэмд охидын маш олон асуудлууд, тулгамдсан асуудлууд гарч байна л да нийгэмд. За энийг бол хэн бүхэн мэдж байгаа. За нөхөн өрчгүй эрүүл мэндийн асуудал бол бас нэлээд хурцтмал юм хэлбэртэйгээр улсын хэмжээнд бол хөндөгдөж байгаа. Тийм учраас манай өнөөдрийн чуулганаар 3 салбар хэлэлцүүлэг явагдана. За нэгдүгээрт нь нөхөн өрчгүй эрүүл мэндийн чиглэлээр, хоёрдугаарт нь гэмт хэрэг хэв журмын зөрчил буюу цахим хэрэглээ. Гуравдугаарт нь болохоор харилцаа буюу нийгэм гэр бүл охидын дунд болж байгаа харилцааны ямар зөрчлүүд баймэ гэсэн ийм зүйл дээр бол хэлэлцүүлгээ явуулахаар бэлэн болоод байна. Хамгийн анх 2016 онд эхлээд хамгийн анхны Орхон аймагта хамгийн анхны охидын клубыг бид нэр байгуулж ирсэн 4-р сургууль дээр хамгийн анх. Тэгээд бидний хамгийн гол зорилго бол өнөөгийн нийгэм бид нар охид ямар зүйл тулгамдаад байгаа юм бэ? Тэрийг бид нар өөрсдөө хэрхэн шийдэж чадах юм бэ гэхтэл тэдгийг залруулахын тулд бид нэр түүний төлөв маш анх клубыг байгуулж ирсэн. Тэгээд тэгэхээр өнөөдөр энэ Орхон аймгийн нийт охидуудын дунд ингээд чуулган зохион байгуулагдаад бидний энэ зорилго биелж байгаа туйл их баяртай байна. Чуулганы зорилгын талаар гэвэл мэдээж хамгийн түрүүнд охид бидэнд ямар зүйл биднэрт ингээд нийгэмд үед ингээд тулгамдаад байгаа юм бэ гэдэг талаар бид нар ярилцахыг хүссэн хамгийн түрүүнд. Тэгээд тийний талаар бид нар өөрсдөө ямар шийдэх, биднэрт ямар олон гарцууд байд юм бэ, биднэрт ямар олон боломжууд байд юм бэ гэдэг талаар бид гаргаж өгье. Маш олон охидууд энэ чуулганд ирсэн байна. Тэгээд охидын асуудал тэгээд юу хөндөж ярьж байна. Үеийнхээ охидуудад нийгмийн гадуур үйл ажиллагаанд хамрагдаад өөрсдөө эрх ашигыг хамгаалах талаар мэдээлэл сургалт авах нь хэцүү. За юуны өмнө өнөөдөр энэ охидын чуулганд хүрэлцэн ирсэн бол нэг Орхон аймгийн нийгмийн ажилтнуудаа дэлхийн нийгмийн ажлын өдрийн баярын мэнд хүргэе. Энэ жил бол дэлхийн нийгмийн ажлын өдрөөр эрэг хандлага гэсэн зөв харилцаа гэсэн уран даргын нийгмийн ажлын өдрүүд явагдаж байгаа. За тэгээд өнөөдрийн охидын чуулганд манай сургуулиас бол яг 6 суралцагчид оролцож байгаа. За нийт бүх сургуулиудаас оролцож байгаа. Яг өнөөдрийн чуулган бол яг цаг үеэ олсон ийм үйл ажиллагаа болж байна. За манай сургуулийн хувьд бол охидын клуб маань байгуулагдаад 2 жил болж байгаа. Би чадна нэртэйгээр нийт 10 охидын 6-аас 12 дугаар ангийн 10 охидын бүрэлдэхүүнтэй ажилладаг. За манай сургуульд өнгөрсөн сар мөн аймгийн охидын чуулганаа ухтаад бас охидын шивнээ зөвлөгөөнөө зохион байгуулсан байгаа. За энэ зөвлөгөөнөөр манай сургуулийн охидууд хамгийн ихний ээлжинд бол аливаа буруу зуршилд үгүй гэж хэлж сурцгаая гэсэн уриаг гаргасан. Мөн өнөө үед бидний бас тулгамдж байгаа асуудал бол охидын хүн үржгүй бэлгийн боловсролоос бидний хувьд бас хүндрэлтэй асуудал байна. Энэ тал дээр бас зөвхөн охидуудад чиглэсэн юм бэлгийн боловсрол хүн үржгүй талаар мэдээлэл сургалтыг бас охидууд чиглэсэн юм сургалт сурталчилгааны ажлыг хийвэл бас хийлгэл биднэрт их зөв зохистой ийм үйл ажиллагаа болох юмаа гэсэн ийм хоёр зөвлөмжийг манай сургуулийн охидуудад өөрсдөө зөвлөгөөнөөр гаргаж ирсэн байна.
манай сургууль болохоор тодорхой асуудлуудыг гаргаж ирдэг байгаа. Октогоо хүрээнд октын шүмийг зохион байгуулдаг байгаа. Октодод өсвөр насны октодод яг яаж тулгамдаад идэх юм, юу тулгамдаад идэх юм гэсэн асуудлуудыг гаргаж ирээд өөрсдөө нь ярилцаад та нарт яг яаж шийдвэрлэвэл та нарт илүү дөхөн байна гэсэн асуудлуудыг бас гаргаж ирээд хоорондоо ярилцаад тийм шивнээ зохион байгуулдаг байгаа. Мөн манай сургууль шүүдэр октын төвтэй байнга хамтарч ажилладаг байгаа. Шүүдэр октын төвөөс болохоор зохион байгуулагдсан ажлуудад одоо байнга оролцдог. Мөн шүүдэр октын төв маань биднэрт маш олон тусалцааг үзүүлдэг байгаа. Жишээлбэл сургалтанд хамрагдагч гэдэг юм уу. Одоо очиод тийшээ очиод сэтгэл зүйч чинь уулзаад өөрийнхөө тулгамдж байгаа асуудлыг хэлэх юм бол шийдвэрлэх арга замыг нь зааж өгдөг ч юм уу. Иймэрхүү байлаа. Тэгэхээр үеийнгийн октод саналж өгч ирнэ. Ер нь үеийнгийн октодод хандаж хэлэх юм бол нээлттэй байгаарай. Тулгамдж буй асуудлаа хэзээ нэгэн цагт одоо хин нэг нь асуудал тулгарна шүү дээ. Сэтгэл зүйч ч юм уу аав ээжтэй найз нөхөдтэй нээлттэй хэлж байгаарай гэж зөвлөмөр. За баярлалаа. Намайг Нандин Эрдэнэ гэдэг ерөнхий боловсролын 4-р сургуулийн 11А ангид суралцдаг. Одоо өнөөдөр бол энэ Нандуур гэдэг урлагийнхаа бүтээлүүдээр энэ Гевампил гэдэг хүүхдийнхаа хандивт зориулаад юм үзэсгэлэн худалдаа гаргаж байгаа. Охид одоо бүгдийг чадна, бүгдээрээ нийлээд ингээд нэг ч гэсэн хандив болохын тулд тийм болохын тулд ингээд энэ үйл ажиллагаанд оролцож байгаа. За ер нь бол ингээд октод маань бол бүгдээрээ яг нэгдээд нийлээд энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод октод маань идэвхтэй байж чадсанараа бол яг бүх зүйлсийг нийлж нэгдэж хийж чаддаг тийм хамтарч ажиллах чадвартай болох зэрэг юм олон давуу талтай байгаа. Тэгээд энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хүмүүстээ бас маш их баярлалаа. За энэ хүү чуулганд маань сургууль болгоноос төлөөлөл бол 6 охин. За эцэг эхийн зөвлөл. За тэгээ багш нар маань хамрагдаж байна. Нийт чуулганд маань 300 гаруй одоо хүмүүс оролцож байна. Мэдээж энэ чуулганаас хүлээгдэж байгаа үр дүн маань гэхээр охтуудаас одоо магадгүй томчуудын дунд те олж хараагүй тийм шинэлэг тулгамдж байгаа асуудлууд юу байна, тэднийг шийдвэрлэх арга зам нь юу байна гэдэг зүйлийг гаргаж ирэх нэгдүгээр том зорилго. За хоёрдугаарт нь болохоор энэ тулгамдж байгаа асуудлуудад нь одоо чиглэсэн үйл ажиллагааг харьяа байгууллагууд нь хэрхэн зохион байгуулах талаар одоо зөвлөмж мэдээллийг хүргэнэ. За үнэхээр ингээд харьяа байгууллагын хэмжээнд биш аймгийн хэмжээнд шийдвэрлэхээр байгаа асуудлуудыг аймгийн одоо бодлого барьж байгаа удирдах албан тушаалтнуудад аль биесээр ингээд хөрвүүлээд шийдвэрлэх талаар арга хэмжээ үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээр байгаа. Өөрийнхөө хамгийн их ойлгуулж чаддаг хүнтэйгээ одоо нэг цаг ч юм уу сууж байгаа. Тэгээ яг өөрийнхөө яг юу хүсдэг, яг юугаар хөгжихийг хүсдэгээ сайн ярьж байгаа. Тэгээ яг тийм дугууландаа, яг өөртөө эрхтэй дугууландаа явах зүйтэй юм байна гэж бодсон.